Та бүхэн сайн байцгаана уу? Бүрэлдэхүүн өвсөн багш бидэнд тогтоох бясалгал шинэ хэмээх бясалгалыг аргыг зааж өгч байгаа. Хичээлийн цааш үргэлжлүүлье. За одоо бидний энэ видеоны дэлгэцэн дээр энэ Амарлан оршихуйн 9 үе шатыг харуулсан уламжлалт зураг одоо тавигдсан байгаа. За ингээд энэний өмнөх хичээл дээр бидний ярьсан нөгөө заан, арслан, туулай зэрэг нь одоо энд харагдаж байгаа. Тэгэхээр хэрвээ энэ дасгалыг бид хийгээд авах юм бол энэ бясалгалыг хийгээд дадуулаад байх юм бол одоо бидэнд тэр сава мод хэрэггүй болно эхлээд. Бидэнд тэр зааныг одоо ингэж цогтөг сава мод хэрэггүй болно эхлээд. Яагаад гэвэл бидний сэтгэл тогтоод ирэх нь биш тодорхой хэмжээнд. За тэгээс үүлдээ бол бүр нөгөө баганд уяхч шаардлахгүй болно. Цаан тэндээ уяагүй ч гэсэн байж л байна. Тийм төвшөнд бид хүрэх юм аа. За ингээд зогсохгүй. Эннээс цаашаа улам бүр дадуулаад байх юм бол эхлээд тэр олс хэрэггүй болсон шүү дээ. Одоо танд баган ч хэрэггүй. Тэр зүгээр тэнд байж гин. Тантай цугл үргэлж байж гин. Энэ чи юу гэсэн үг юм бэ гэвэл та тэр зааныг уны гэвэл унаж болно. Та дуртай зүгтээ ёстой хүссэн зүгтээ явж болно гэсэн үг. Та тэрийг хүлэглөөд явах нь шүү дээ. Тэр заан биднийг хүссэн газарт маань хүрэж байгаатай адил бидний сэтгэлд ч гэсэн тийм хүч байдаг байна. Бидний сэтгэл биднийг хүссэн газарт аваачих чадaltaй. Тэгвэл ийм төвшөнд хүрэхийн тулд тэр сэтгэл эхлээд биднийг сонсдог болох ёстой. За ингээд энэ дасгалыг та бүхэн одоо энэ тогтоох бясалгалд үнэхээр суралцъя гэж байгаа бол нэг жижигхэн бөөрөнхий хар диск юм уу жижигхэн бөөрөнхий хар чулуу одоо бясалгалын объект болгож хэрэглэхээр бэлдэх хэрэгтэй. За өнөөдрөөс эхлээд бид шууд бясалгаж эхэлнэ. Тэгэхдээ тэрнээс өмнө оршил болгоод бас хэдэн зүйлийг хэлэх хэрэгтэй. За ингээд та бүхний ихэнх нь мэдж байгаа ёсоор бидэнд судрын ёс, тарны ёс гэж байдаг. За ингээд тарны ёсонд бол бид биеэ эхэлж өөрчлөөд, бие өөрчлөгдөхөөр сэтгэл өөрчлөгдөө, сэтгэл өөрчлөгдөхөөр амьдрал өөрчлөгдөнө гэж үздэг. Тэгвэл судрын ёсонд сэтгэлээ бид эхэлж өөрчлөөд, сэтгэлээ дагаж бие нь өөрчлөгдөөд бие нь өөрчлөгдөхөөр амьдрал нь өөрчлөгдөнө гэж үздэг. Өөрийгөө өөрчлөхгүйгээр амьдралаа өөрчлөх гээд зүтгээд байгаа хүн бол нохойны йогыг хийж байгаа гэж үздэг. Харин өөрийгөө өөрчлөөд түүнийг дагаад амьдралаа өөрчлөх нь арслангийн йог гэж одоо уламжлалт нэрлэдэг байна. За ингээд энэ юу гэсэн үг юм бэ гэхээр хэрвээ та нэг сава мод аваад шидэх юм бол нохоо шууд тэр сава модыг чинь хөөгдгүн. Нохооны мөн чанар бол тэр л байх нь шүү дээ. Тэгвэл арслан энд шал өөрөөр хандна. Арслан тэр сава модыг тоохгүй шидэж байгаа хүн лүүн харайна. Тэгэхээр бид энэ сава мод хөөж байгааг энэ нохооны йог, арслангийн одоо тэр шидэгч эзнийг хөөж байгааг арслангийн йог гэж нэрлэдэг байна. Эндээс харж байхад арслан бол ерөөсөө альва нөлөөнөөс ангид байж. Тэр шидэж байгаа нь юу вэ? Яа ерөөсөө хамаа байхгүй. Тэр бол зүнгөөрөө яг тэр шидэж байгаа хүн лөө өсөрдөг. Нөлөөнөөс ангид биш.
Нохойд бол бид яаж нөлөөлж болно? Арсланд бол тийм юм байхгүй. Бидний нөлөө гэж байхгүй байх нь шүү. Тэр өөрөө мэдээд өөрөө шийднэ. Арсланд бид нөлөөлөх тийм чадвар байдаггүй байна. Энэ юу гэсэн үг юм бэ гэвэл нохой эзэндээ зүтгэдэг байхгүй юу? Хэн нэгэн хүн нохойг эзэмшиж болно гэсэн үг. Тэгвэл арсланг эзэмших нэгэн гэж байхгүй. Арслан эзэмшнэ гэж бол байдаггүй байх. Нохой бол харин шал өөр. Нохой хэн нэгэн хүнд зүтгэж болно, хэн нэгэн хүнд зарагдаж болно, хэн нэгнийг хамгаалж болно. Эсвэл бие хамгаалагч ч юм уу те сахиул тийм болж байдаг байна. Яг одоогийн байдлаар бидний бие, бидний сэтгэл бол яг энэ нохой шиг байж байгаа. Үеийн эрхэнд байж шít. Үнэн хэрэгтээ бид ерөөсөө өөрөө өөрсөндөө эзэн биш шít. Бид өөрөө өөрсдийнхөө эзэн биш. Арсланд бол тэгэхэд эзэн гэж байхгүй. За ийм болохоор л ястай нөгөө миний хэлэх дуртай байнга хэлж идэг. Өөрийгөө өөрчлөө гэж, бусдыг өөрчлөх гэж бүү оролдоо гэж. Ерөөсөө л амьдралынхаа эзэн бай гэвэл өөрийгөө л өөрчил. За ингээд нөгөө мөн алдартай жишээ энд байж болно. Энэ ертөнцийн хүн ингээ гадаа хөл нөцгий явъя гэж бодъё. Хөл нөцгөн энэ хөрс дэлхийгээр явах нь шүү дээ. Тэгэх юм бол түүнд хоёр боломж байгаа. Нэг нь энэ газрын хөрсийг бүрхэх тийм том шир олох. Ширээр бүрхэд дээр нь сайхан алхах нь шүү дээ. Нөгөөх нь бол алгын чинээ жоохон шир олоод хөлдөө өмсчих. Өөрийнхөө хөлийн уулыг ширлчих. Тийм нэг арга байна. Аль нь дээр вэ? Энэ ертөнцийг ширээр бүрхэд өргөсөнд хатгуулахгүй алхахыг гэж бодох уу? Хөлийнхөө уулыг ширлээд хөлдөө гутламсууд алхахъя гэж бодох уу? Аль нь амар бах вэ? Аль нь л энэ хөлөө өвтөхгүй хөлийнхөө уулнаас хатгуулахгүй сайхан алхах гэсэн л арга юм. Тэгэхдээ энэ ертөнцийг бүрхэх үхрийн шир олох нь амар уу? Хөлдөө гутал аваад өмсчих нь амар уу? Аль нь илүү боломжтой сонсогдож байна? Энэ бүх ертөнцийг өөрчлөх, бүх хүмүүсийг өөрийнхөө санаанд нийлүүлж өөрчлөх танд амрах нь уу? Өөрийгөө өөрчлөөд бусадтай зохицох амрах нь уу? Аль нь амархан байна? Энэ ертөнцийг бүрхэх шир олох гээд явж байгаа хүн бол нохойны йогийг хийж байгаа хүн. Өөрийнхөө хөлд гутал олоод өмсчихё гэж сэтгэж байгаа нь арслангийн йог хийж байгаа хүн бахнэ. За ингээд энэ арслан дээр нохойн таартай хүн зөндөө байгаа. Нохойтой ч хүн зөндөө байгаа. Нохойд хүмүүс бол голдуу хайртай. Яагаад гэвэл нохойг залж болдог, үгэнд ордог, үнэнч нөхөр зэргээр. Нохойг бол энд яг нохойных нь хувьд муу гэж хэлээд байгаа юм байхгүй шүү дээ. Тэгвэл энүүнтэй харьцуулахад тэр болгон хүмүүс арсланг хайрлана гэж байхгүй. Арслан дуртай биш. Яагаад гэвэл арсланг бид захирч чадахгүй гэдгээ мэдээд байгаа. Арсланг биднээс дураараа захирч чадахгүй шүү дээ. Тэрийгэ мэдээд байгаа байхгүй. Арсланд нөлөөлөх бидний нөлөө бол бараг 0. Одоо энд бидний энэ зааж байгаа шигнаа гэдэг энэ бяцлал бол сэтгэлээ хэрхэн номхруулах вэ? Тэгээд номхорно гэдэг маань бидний захиргаанд орно гэсэн үг үз. Тэгэхээр бид сэтгэлийн дадлага гэж ойлгоход болно. Тэгэхээр энэ бол бид амьдралаа өөрчлөх гээд дадуулаад байгаа юм биш. Бид сэтгэлээ эрхэндээ авах чагаа гэж ойлгох хэрэгтэй. Ер нь бол хин нэгэн хүн амьдралаа захирч чадна гэж бол би бодохгүй байна. Тэгээд амьдралаа би Захария гэд бодоход энэ бол маш үнэтэй.
Тэгээд маш их энерги бидэнд шаардлагатай. Тэгээ бидэнд энэ амьдралыг өөрчлөх чадалч байхгүй, эрч хүчч байхгүй, энергич хүрэлцэхгүй цаг чалгагүй шүү дээ. Тэгэхээр түүний оронд өөрийнхөө сэтгэлийг эрхэндээ авахыг хичээсэн дээр юм аа. Тэгэхээр энэ шамата гэдэг тогтоох эслэл бол ерөөсөө тэрл юм. Шамата гэдэг нь санскрит нэр, шана гэдэг нь төвд нэр. Монголоор тогтоох эслэл гэж. Өөрөөр хэлбэл амарлан оршихуй гэж. Сэтгэлийнхаа эрхэнд байгаа хүн бол нохойны ёг, сэтгэлээ захирсан хүн бол арслангийн ёг. Би та бүхнийг нохой шиг бити амьдраасаа гэж бодож байна. Би та бүхнийг арслан шиг амьдраасаа гэж хүсэж байгаамаа. За ингээд буддизмд ийм хоёр төрлийн гол бясалгал байдаг. Шамата ба випашана. За энэ бол нэг нь тогтоох бясалгал, нөгөөх нь шинжлэх бясалгал. За төвд нэр нь шигнэ лангтун гэж нэрлэдэг байна. Амарлан оршихуйн төвдөр шигнэ. Тэгээд санскритаар шамата. За тэгвэл шинжлэх бясалгал нь үлэмж үзэхгүй гэж. Үлэмж үзэхийн бясалгал санскритаар випашна, төвдөр лагтан гэдэг байна. Өнөөдрийн бидний энэ зааж байгаа шинэ бол амарлан оршихуй. Одоо амгалантай төвшин тэгш агуулгыг хэлж байгаа. Юуны төрөв та сэтгэлээ сэтгэл чинь таныг сонсдог болгож ингэ сурах хэрэгтэй байна шүү дээ. Эхлээд. Яг одоогийн байдлаар ямар байна гэхээр миний сэтгэл намайг ерөөсөө огт сонсдоггүй. Огтхонч. Өчүүхэн төдий ч миний сэтгэлийг намайг сонсдоггүй гэж болно. За таны сэтгэл яадаг юм байгаа би хэлж мэдэхгүй. Миний сэтгэл лав хизээч миний хүснээр байдаггүй. Яг одоо миний сэтгэл ерөөсөө л жирийн нэг амжиргаа авч гарах төдий хамгийн эгэл жирийн зүйлийг л хийж явдаг. Тийм л юмны араас явсараа дуусчихсан шүү дээ. Хэрвээ би эгэл жирийн төвшнөөс жоохон дээшээ юм хүсэх юм бол юу гэмдэ жишээлх юм бол өглөө 7-д бас ёо тэгээд гарч гүйя гэд хэлэхэд тэр намайг ерөөсөө сонсохгүй шүү дээ миний сэтгэл. Би зүгээр л гараад нэг хэсэг жоохон тойрч гүүгээд ирья л гэж хүсэж. Би тэрнээс нэг их айхтар юм хүсээгүй. Хэрээс хитэрсэн тийм айхтар юм хүсээгүй шүү дээ. Эгэлж ирэх юм хүсэж хат. Заримдаа ингээд гэртээ удаан суугаад ахаар ингээд одоо ядра залхаад ингээд мөр хүндүрлээд нэг гараад жоох явъя алхъя гэхэд л миний энэ сэтгэл ня ля баахан шалтгаан тоочод ерөөсөө үнэхээр миний захиргаанд байдаггүй. Тэгэхээр чин л одоо энэ сэтгэлээс юм асуухад хэцүү болчих. Юм гуйхад хэцүү болчих. Тохиромжгүй. Тааламжгүй байгаа. За ингээд 0 орох хэрэгтэй байна гэхэд, ариун цэврийн өрөө орох хэрэгтэй байна гэхэд явж байгаа. Энд чинь миний үгэнд ороод явж байгаа биш шүү дээ. Тэрэнд явхаас шүү ямар ч арга байхгүй учраас явж байгаа байхгүй. Тэрнээс биш тэр миний захиргаанд байгаа болоод миний тушаасныг хей хоёлаа ариун цэврийн өрөө орё гэд орж байгаа биш шүү дээ. Тэр чинь гарцаа байхгүй ялтчгүй шаардлагатай учраас явж байгаамаа. Яг л юм нэг биологийн шаардлагатай юм гарах юм бол тэр явж хөдөлж байгаа. Тэрнээс биш ямар нэгэн илүү зүйл өчүүхэн юм бол илүү асуучих юм бол хөдлөхгүй шүү дээ. Тэгэд ийм л байхаар ч одоо энэ сэтгэлээ захирья гэхээсээ илүү сэтгэлээ сургах гэдэг лөө эмнэг номхруулах гэдэг шиг сэтгэлээ номхруулъя гэж бодоход заримдаа зүгээр
галзуу арслан номхруулъя гэх нь илүү дээрч юм шиг санагддаг шүү дээ. Тэгэхээр ямар үед миний сэтгэл намайг сонсч гинэ гэж хэлэх вэ гэвэл яг одоо цагтаа байгаа үед. Яг одоо цагтаа ингээд оршиж чадчихвал тэр үед миний сэтгэл намайг сонсч гинэ. Миний сэтгэл намайг сонсдог болж иж дараа нь би тэр сэтгэлд юу хүсэж байгаагаа хэлж, юу хүсэж байгаагаараа хөдлөх хүн шүү дээ. Тэр хөдлөж байгаа одоо сэтгэлээ удирд нь залж хөдлөж байгаа тэр бяцлаглыг нь бид шинжлэх бяцлал буюу випашна гэж нэрлэдэг байх юм. За ингээд миний сэтгэл миний юу хүсдэг хийдэг болох тэр бяцлаглыг бид одоо үлэмж үзэхийн бяцлал буюу шинжлэх бяцлал гэж нэрлээд харин тэр бяцлагалд хүрэхийн тулд миний сэтгэл эхлээд намайг сонсдог болох хэрэгтэй. Энэ намайг сонсдог болж байгаа сэтгэлийг чинь бид тогтоох бяцлал буюу шинаа гэж нэрлэдэг байна. Тэгэхээр одоо яаж энд хүрэх вэ? Яаж ийм байдалд хүрэх вэ гэхээр та яг одоо цагтаа нэгэн үзүүр төвлөрөөд 3-4 цаг хөдлөхгүй байж чадвал хөдөлгөөнгүй яг тогтвортой байж чадвал таны сэтгэл амарлан оршихуйд хүрнэ. Амарлан оршиж гинэ гэж хэлэх нь биш тэр үед. За ингээд яг энэ амарлан оршоод эхлэхэд одоо та тэрнээс ёстой хүсэж байгаагаа хэлж болно. Хийлгэж болно. Хүсснээ хийлгэж болно. За ингээд таны сэтгэл таны хүссэн болгоныг хийдэг болчих юм бол за тэрийг чинь бид гэгэрэл гэж нэрлэж байгаа. Таны сэтгэл таны хүссэн болгоныг хийгээд ирэхин цагт та энэ ертөнцийн хамгийн азтай эмэгтэй, хамгийн азтай эрэгтэй хүн болж хувирнаа. За таны сэтгэл таны юу хүсснийг хийдэг болчих юм бол та энэ ертөнцийн хамгийн эрүүл чирэг хүн, энэ ертөнцийн хамгийн баян тансаг хүн болж хувирах юм аа. Таны сэтгэл таныг сонсдог болчих юм бол таны сэтгэлд ерөөсөө юу л бол юу бүтээх тийм чадал агуулгаддаг вэ шүү дээ. Сэтгэл таны эрхэнд орсон цагт сэтгэл танд юу хүсснийг ч өгнө. Гэхдээ үүний тулд эхлээд биднийг сонсдог болох хэрэгтэй. Буулгартай бидний юу хэлж байгааг сонсдог тийм болох хэрэгтэй. Тэр нь бидний өнөөдрийн судлах шамаата бяцлал юм аа. Яаж намайг сонсдог болох юм бэ гэхээр л яг одоо цаг дээр тэр сэтгэлийг авчираад төвлөрүүлж болдог болохыг хэлж байгаа. За ингээд нэгэн үзүүр төвлөрлөөр нэгэн цэгт хөдөлгөөнгүй оршоод хэр удах вэ гэвэл 3-4 цаг. Тасалдалгүй штэ. Дундаа ямар ч тасалдалгаа байхгүй, завсралгагүй, сатаарлгүй. Яг хөдөлгөөнгүй. Нэгэн цэгт нэгэн үзүүрт төвлөрлөөр оршиж чадах юм бол бид амарлан оршиж байна гэж хэлэх нэ. Үн чин зүгээр нэг гараал ороод за ирээл авчраад буцаагаал инхийг хэлэхгүй байх нь шүү дээ. Маш өндөр чанартайгаар маш чанартай төвлөрөхийг хэлж байгаа. Яа энэ таны сэтгэл таныг сонсоод эхлэх юм бэл шүү дээ. Энэ орчлон хорвоо тэр чигээрээ таныг сонсоод эхэлж байгаатай л адилхан юм. Үүнгүүгээр биш үү? Үүнгүүгээр. Биднээс энэ гадаад орчлон тэр чигээрээ намайг сонсно гэж хизээч байхгүй шүү. Намайг сонсдог нэг хүн байхад л хэцүү шүү. 24 цагийн дотор намайг яг сонсдог нэг хүн байхад л хэцүү шүү. Тэгэхэд та сэтгэлээ захирчих юм бол бид яагаад чи энэ бүх дэлхий намайг сонсоосоо бүх дэлхий миний хүсснээр байгаасаа гэд биднээс
Эсвэл ийм nice, ийм одоо сайн хүн шиг байх гэдэг. Эсвэл бид маш бүдүүлэг, маш муухай зан гаргадаг. Тэр бүхэн чи ерөөсөө энэ ертөнц намайг сонсоосоо л гэд тэгээд байгаа үстэй бид. Бүх дэлхийн ертөнц намайг сонсоосоо, энэ хүмүүс намайг сонсоосоо гэсэндээ л биднээс чинь сайн ч байж үзэл, муу ч байж үзэл ингээд яваад байгаа үстэй. Тэгвэл би энд өнөөдөр юу гэж хэлж байна? Дэлхийн ертөнц таныг сонсох хэрэггүй. Таны сэтгэлэл таныг сонсдог болчих хэрэгтэй. Хангалттай энэ. Бүрэн хангалттай. Дахиад хэлэхэд таны сэтгэлэл таныг сонсдог болчиход хангалттай. Бүх дэлхий таныг сонсож байгаатай ижил юм аа. Та нар бодоод үзтээ яаж бүх дэлхий эн чинь боломжгүй асууд манай ээж намайг сонсохгүй, манай аав намайг сонсохгүй, манай ах намайг сонсохгүй, манай эгч намайг сонсохгүй, манай найз нөхөд намайг, манай эхнэр, манай нөхөр намайг сонсохгүй, миний нохой л намайг нэг баг зэрэг сонсвол сонсно. Тийм биз? Миний нохой намайг сонсож байгаа гэдэг чинь би тэр чинь бас үнгүй биш шүү дээ. Зүгээр л нэг намайг сонсоод идэм биш. Тэр чи би өдөрт 2 удаа гадаа гаргана, хоолно, унтлан, угаана, цэвэрлэнэ гэ зөндөө юм байгаа. Тэгжиж намайг сонсож байгаа. Тэгэхээр энийг л ойлгочих хэрэгтэй. Энэ ертөнц таныг сонсох албагүй. Таны сэтгэлэл таныг сонсдог болчиход хангалттай. Сэтгэлэн захираагүйгээр энэ ертөнцийг та захирах гээд үзэх юм бол энэ ертөнц тэр чигээрээ таны дайсан болно. Яг гэвэл тэнд таныг сонсох амт нээгч байхгүй. За одоо ингээд энэ сэтгэл намайг сонсдог болгохын тулд бид энэ тогтоох бяцлаглаа судалж эхэлнэ. Энэ тогтоох бяцлал дотор 8 бишээ 9 үе шатыг дамждаг. За ингээ гол зарчим нь юу вэ гэхэд сэтгэлийг одоо цагт авчирч төвлөрүүлнэ. Тэгээд хэр удаан байх вэ гэвэл 4-3 цаг. За ингээд одоо яаж тэгэл одоо бодогдож байгаа л бах л да. Тэгтээ тэр намайг 100 жил сонсоосоо гэж би хүсэж байгаа юм биш шүү дээ. 3 цаг л намайг сонсчихосоо л гэж би хүсэж байгаа. 3 цаг. 3 цаг миний үгэнд ороосоо гэж те. Хэрвээ тэр миний үгийг сонсоод яг одоо цагта, яг төвлөрөө сатаарлгүй 3 цаг байж чадах юм бол надад хангалттай энерги хөрөмтлөгдчихнэ. Энэ мөчөд миний сэтгэл хэдэн минут намайг сонсч чадж гин гэж минут гэж ярихгүй шүү дээ. Хэдэн секунд. 3 секунд гэж би хэлнэ. Магадгүй 3 секунд намайг сонсч магадгүй. Одоо цагтаа 3 секунд төвлөрч магадгүй. Тэгэл шүк гэл алгуул. Эхний секундэд тэр намайг сонсно. 2 дахь секундэд мартна. Ингээд 3 тоолохын хооронд яваад өгсөн байна. За тэгэхээр одоо бид эхний ээлжинд нэг 25 секунд л намайг сонсдог болгоход зорий. 25 секунд л намайг сонсох ёстой тэр. Тэгэхээр 25 секунд бид одоо цагтаа түүнийг барьж байх гэж үзнэ. 25 минут биш шүү дээ. 25 секунд. Зарим хүмүүс ингээл би 2 цаг бяцлагсан, би 3 цаг бяцлагсан ингээл хаа ярьдаг л бах л та. Ярьж байгаа сонсогчлээ. Тэр байтугай би 20 жил бяцлал хийж гин гэж хэлж байгаа хүн байдаг шүү. Тэрийг одоо юу гэмээр юм дээ? Юу ч хийсэн байж магадгүй та. Таныг бол би бяцлагсан гэж ерөөсө бодохгүй байна. Яг магадгүй чив чимээгүй суусан байж магадгүй та
Нам гүм суугаагаараа сайхан тайван амгалан унтсан байж болох юм. Та зөөрмөлсөн байж болох юм. Зүгээр бодох санах юмгүй сэтгэл тайван амарсан ч үуч магадгүй. Ямар ч гэсэн л та бясалгасан биш шүү. Хэрвээ та үнэхээр юм бясалгал хийх юм бол танд маш авгаа заавар хэрэгтэй. Зааварчилгаа. Танд маш сайн зааварчилгаа хэрэгтэй байх нэ. За ингээд амарлан оршихуйн бясалгалыг хийхийн тулд 9 үе шатыг дамжина. Юуны түрүүн танд за ингээд юуны түрүүн сэтгэлээ бид олох хэрэгтэй. Барьж авах хэрэгтэй. Хоёрт нь бидэнд төвлөрлийн объект хэрэгтэй. Гуравт нь дурдал, дөрөвт нь мэдэмсэр хэрэгтэй. За ингээд бид сэтгэлээ бариад авна. Эхлээд за ингээд төвлөрлийн объект гэхээр жижигхэн хар чулуу юм уу? Жижигхэн бөөрөнхий хар диск өмнө тавих хэрэгтэй. За тэр хар чулууч нь энэ зааныг сэтгэлийн зааныг уях баг нь болох нь шүү дээ. Сэтгэлийг тэр баганд хүлэх олос гинж нь болохоор бидний дурдал тэгээд тэр үзүүртэй саваа модвол бидний мэдэмсэр. За эцсийн дүгнэлт ийм 4 зүйл хэрэгтэй гэд ойлгочиход болно. За тэр төвлөрлийн объектн дээр таны анхаарал алдагдaltaгүй ингээд барьж ах тэр багныг бид дамба буюу дурдал гэж нэрлэдэг байх юм. За ингээд одоо бүдүүлгээр хэлэхэд таны сэтгэл таныг сонсдог болчих юм бол тэрийг чөлөөлөлтгээд таны сэтгэл таны юу хүсснийг хийдэг болчих юм бол тэрийг бид сэрлээ гэж нэрнэ. Одоо энэ хоёрыг чинь нэгдэл нь гэгэрл гэдэг ойлголт байх нь шүү дээ. Мэдлэг зөвхөн мэдлэгээр яваад бол бид хаач хүрэхгүй гэж би хэлдэг. Яагаад гэж энийг хийх зөв шүү гэдгийг бид мэдээд таны сэтгэл тэрийг хийхгүй шүү дээ. Тэр нь л учир нь байгаа. Энийг хийж болохгүй шүү гэж мэдээд таны сэтгэл тэрийг хийхгүй байхгүй шүү дээ. Тэгэхээр чи мэдлэг бидэнд тус болохгүй байгаа үстэй. Яг дадлагыг нь хийхгүйгээр яг бясалгалыг нь хийхгүйгээр та уншаад л бай, мэдээд л бай, сонсоод л бай. Юунд ч хүрэхгүй та. Мэдээж багсаг тустай тэрийг би ойлгож байна. Тэгвэл яг хүссэн үр дүндээ хүрэхийн тулд яг бясалгах хэрэгтэй. Яг бясалгалыг нь л биеэр хийх хэрэгтэй. Амин боддоор хийх хэрэгтэй. Боддоор бясалгаж байж л жинхэнэ үр дүндээ хүрнэ. Мэдлэг боловсрал хэрэгтэй гэвэл хэрэгтэй, тустай гэвэл тустай. Тэгтээ хангалтгүй. Тэр биднийг өөрчилж чадахгүй. Бидний сэтгэлийг үнэхэрийн өөрчлөлийн хувиргын гэх юм бол бидэнд бясалгал бас дахин бясалгал. За ингээд бясалгалын объект гэхээр бид өөрснийхөө биеийг бясалгалын объект болгоод бид биеийнхээ аль нэг хэсэг дээр төвлөрч болно. Бид амьсгалаа бясалгалын объект болгон төвлөрч болно. Эсвэл биеэсээ гадаа ямар нэгэн зүйл дээр төвлөрч бас болно. Өнөөдрийн бидний энэ тохиолдолд бөөрөнхий хар чулуу юм уу эсвэл бөөрөнхий диск бэлдсэн байх хэрэгтэй гэж би хэлсэн. За тэгэхээр та нэг жижигхэн бөөрөнхий хар чулуу энэ тэндээ ийм үзүүр өөсөй байхгүй бол сайн. Тэгээд гялгар биш. Хитрхийг ялтгансан тийм биш. Тийм жижигхэн хар чулуу өөрөөсөө 1 метрийн зайтай ч юм уу ширээн дээр тавиад тэрэн дээрээ төвлөрөх юм. За тэгээд яах гэж байгаа юм бэ гэвэл бид сэтгэлээ яг тэр бөөрөнхий хар чулуун дээр төвлөрүүлэх гэж. Тэгээд тэр төвлөрлөө алдахгүй 25 секунд байх бидний анхны зорилго.
За уйах гэхээр онцгүй сонсогдож иж магадгүй. Тэгвэл та энэ сэтгэлийнхаа зааныг тэр харч чулуунаас аваачаад уйчна гэсэн үг. Хэрвээ та энд яг ингэж сатаарлгүй төвлөрөөд 3-аас 4 цаг болж чадах юм бол вау. За тэгвэл ёстой таны сэтгэл яг нэг номхорсон заан шиг болоод ирнэ дээ. За ингээд энэ шинэ басалгал бол сэтгэл тогтоох 9 үе шат гэсэн ийм 9 үе шатыг дамждаг. За ингээд энэ 9 үе шатыг би нэг бүтэн бөөрийнхий пиццатай зүйрлэлчих. Жишээлбэл одоо бидэнд энэ амарлан оршихуйн бяцлаглыг хийхин тулд нэг бүтэн дугуй пицца байлаа шүү дээ. Энэ пиццаг бид 9 хэсэгт хуваач. Яагаад 9 хувааж байгаа? Нэг пиццаг. Ингээд одоо нэгэн үзүүрт төвлөрөл гэхээр нэгэн үзүүр сэтгэлээр төвлөрнө. Яг одоо цагтаа байна гэхээр одоо цагтаа байна. Гэхээр амархан зүйл биш байхгүй тэр чинь. Хүмүүс ингээл би яг одоо цагтаа байна гэл ингээл ярьдаг. Тэр чинь яг одоо цагтаа байгаа юм биш. Яг одоо цагтаа байна гэдэг чинь шал өөр зүйл байдаг. Тийм амархан ярьдаг, амархан яриад бүтдэг тийм зүйл биш байх нь шүү дээ. Тийм учраас энийг бид 9 хуваагаад хэсгээр нь багаар ингэж дадуулах юм. Та өөрийгөө одоо цагтаа байна гэж андуурах үедээ гэсэндээ эний чинь жижиглэж хэсэглээд хэсгээр нь ингэж дадуулах шаардлагатай байна шүү дээ. За хамгийн ихнийх нь үе шат нь сэтгэлэн тогтоох. За энэ бол одоо нөгөө бяцлаглалын объектн дээр сэтгэлээ авчрахыг хэлж байгаа. Хэрвээ та үнэхээр тэр одоо төвлөрлийн объектн дээр төвлөрөөд байж чадах юм бол та үнэхээр энэ төвлөрч чадах юм бол бидэнд энэ бусад үе шатууд нь хэрэггүй. За ингээд төвлөр гэл та шууд тэнд ингээд төвлөрч чаддаг бол бидэнд энэ 2 3 4 5 гэдэг энэ үе шатууд нь хэрэггүй байна шүү дээ. За гэтэл энэ бол энэ дээр би төвлөрё гэл төвлөрчдөг тийм амархан зүйл биш байх нэ. Тийм амархан зүйл биш учраас энэ сэтгэлээ авчрах, тайлбах гэсэн одоо 2 дахь үе шат нь үргэлжлүүлэн тайлбах. Энэ шат хэрэгтэй бидэнд. Бид сэтгэлээ тэрэн дээр тайлбаал болоо биш байх нь шүү дээ. Тэр чинь тэгэл байж ахгүй. Тийм учраас би үргэлжлүүлэн тайлбах. Зүгээр сэтгэлээ тэнд нэг авчирч тавиад нэмэргүй байх нь шүү дээ. Үргэлжлүүлээ тэндээ байлгаад ах хэвээр. Энэ 2 дугаар шат үргэлжлүүлэн тайлбахыг та яг баримтлаад 3 цаг байж чадах юм бол танд энэ 3 4 5 дугаар шат хэрэггүй гэдэг шүү дээ. Цаашаага. Гэтэл энэ бид чаддаггүй байх юм. Бид чаддаггүй. Үргэлжлүүлэн тайлбаад чаддаггүй. Ингээд чадахгүй байгаад ахаар яах вэ? Одоо 3 дугаар шатанд орно шүү дээ. Үнэхээр чаддаггүй бид. Үнэхээр чаддаггүй. Би л авч чаддаггүй. Таныг бол би мэдэхгүй юм байна. Таныг би мэдэхгүй. Танд тусгай арга байдаг ч гэж магадгүй. Би бол үнэндээ чаддаггүй. За ингээд хэм байхаас үл шалтгаалаад энэ 1 2 дугаар шат бол үргэлж бидэнд хэрэгтэй байдаг байна. Хүн болгонд. За ихэнх хүмүүс яадаг вэ гэхээр эхний шат ингээл объектн дээр төвлөрнө шүү дээ. Төвлөрөнгүүтээ хүлээгээд эхэлдэг. Би төвлөрчлөө шүү дээ. Би хийчлээ шүү дээ. Одоо яах юм бол гэд. Энд чинь яагаад
Та тэн дээр төвлөрхийн дараачийн секунд та тэрийг алдчихж байгаа байхгүй юу? Яг л ханлуу бөмбөг шидэж байгаа юм шиг ойгоод буцчихдаг байхгүй юу? Таны сэтгэл тэн дээр төвлөрлөө тэгээд хүлэнэ гэдэг чинь та алдчихж байгаа. Та тэнд үргэлжлүүлээд бариад байна гэдэг хоёрдугаар шат танд хэрэгтэй гэдэг шүү дээ. Яг ханлуу бөмбөг шидэж байгаа юм шиг биднээс нүдээр харахгүй л байгаа болохоос биш. Та төвлөрлийн объектн дээр анхаарлаа аваачлаа. Эхний хоромд аваачлаа, дараачийн хоромд төр чи явчихдаг байхгүй. Харагдахгүй л болохоос. Тэгэхээр хүмүүс энд яадаг вэ гэхээр анхаарлыг авчирлаа ойгоод яваад өгчлөө. Тэднээс мэдэхгүй ингээ суугаал идэг. Амраа суугаад идэг. Нөгөө сэтгэл нь энэ тэргээр тэнээл явж хахад сууж л байдаг. Таны сэтгэл эхлээл гэр дотор ингээл яжснаа. Тэгээ гэр бүлийнэ тэрэ гэжснаа. Энэ төгт өвдгээд ингээ явснаа. Тэгээд тэнж юу вэ би чинь гэд гинт санаа штт. Би чинь төвлөрөх ёстой штт. Түрүүн төвлөрсөн тэр маань хайчиж ба гэд. Одоо гинт санаа штт. Ингээ сайхан 3 цаг тэнүүчилж ирсэн сэтгэлээ та гинт сэрсэн мэт болоод би 3 цаг бясалгачаад босоод ирлээ гэж ярих юм байна. Энэ яг бясалгал мөн үү гэвэл биш. Та 3 цаг зүгээр тэнд нүдэ анаад ихцхэн суугаад сайхан юм бодсон л байгаа юм л да. Энд биш дээ. Та өөрийгөө би юм бодоод байгаа юм байна гэдгийг мэдж байгаа бол бас тэр чи их юм. Зарим хүмүүс бол бүр юм бодоод байгаагаа ч мэддэггүй, анзаардаггүй гэж боддоо. Энэ эхний 2 үе шатын гол зорилго нь сэтгэлээ алдахгүй байгаа. Сэтгэлээ яаж алдахгүй байх вэ гэхээр л нөгөө харч чулуу. Та энэ харч чулууг алдаагүй байхад та сэтгэлээ алдаагүй байна. Энэ харч чулууг алдчих юм бол та сэтгэлээ алдсан байна. Чулууг алдвал сэтгэлээ алдна, сэтгэлээ алдвал чулууг алдна. За тэгэхээр одоо үргэлжлүүлэн тайлбах гэдгийг нь та бүхэн ойлгосон баг. За ингээд үргэлжлүүлэн тайлбах гэж хэлчихээр тэр чи үргэлжлүүлээл төвлөрөөд байна гэж бодож гин үү? Үгүй тийм юм байхгүй. Бид хичнээн үргэлжлүүлэн тайлбах гэж хэлж байгаа боловч тэр чин тэнд байж гин гэж байхгүй. Яад өгч. За ингээд бидэнд 3 дугаар үе шат хэрэгтэй. За энэ 3 дугаар шатыг бид дахин тайлбах гэдэг байна. Дахин тайлбах. Засан тайлбах ч гэдэг, дахин тайлбах ч гэдэг. Эхний шат юу вэ гэхээр анхаарлаа тайлбах. 2 дахь шат үргэлжлүүлэн тайлбах. 3 дахь шат дахин тайлбах. Яагаад гэж та үргэлжлүүлээд чадахгүй байгаа учраас дахин тайлбаж байгаа хгүй. Та алдчихад байгаа учраас давтан авчирч дахиад нөгөө анхаарлыг тэнд тавьж шít. Алдангууд. Алдсан тэр мөчөд буцаагаад авчирч тавих эхэлж. Буцаагаал авчираад. Яг алдсан тэр мөчөд буцаагаад аваад ирнэ. Энийг бид дахин тайлбах гэж. Тэр уянаас алдуураад явж байгаа зааныг буцааж авчираад уйчих нь шүү дээ. Сэтгэлийг буцаагаад авчираад төвлөрүүлэхийг хэлж. За одоо энд гардаг алдаа юу юм бэ гэх юм бол бид бас буцаагаад авчираад ингээд тавьчихаар одоо ингээд болоо гэж бас бодчих гээд идэг. Ажил дууссан. Яваад өгсөн сэтгэлийг буцааж авчираад тавьчихсан. Одоо болоо гэд. Ингээд тайвширчих гээд идэг байхгүй юу? Энэ нь ч гэсэн хангалтгүй. За одоо яах вэ гэхээр 4 дахь шат хэрэгтэй. За ингээд 4 дугаар шатын нэр нь ойрхон тайлбах гэж. За ойрхон тайлбах гэж юу гэсэн үг юм бэ? За эхнийх анхаарал тайлбах, хоёр дахь нь үргэлжлүүлэн тайлбах, гурав дахь нь дахин тайлбах. Одоо яах вэ гэхээр та тийм хол алдахгүй.
та тийм хурдан алдахгүй. Хэрвээ та энэ 4-р шатанд хүрчих юм бол штэ. Та сэтгэлээ хизээч бүрэн алдахгүй тийм төвшөнд хүрнэ. Бүрэн алдахгүй. Яг нь таны анхаарал төвлөрлийн чанар нь тийм төгс чанарт хүрээгүй байж болно. Чанар муутай байж болно. Тэгтэл таны анхаарал чанаргүй ч гэсэн тэнд бас байгаад ах нь шүү дээ. Объект дээр. Тэгэхээр энэ 4-р шатанд хүрчихэд та тэр харч чулууг хизээш алдахгүй нь шүү дээ. Алдахааргүй тийм төвшөнд хүрчиж байгаа. Тэгэхээр таны анхаарал тэнд байна уу гэвэл байна. Байж л харч чулуу гээл байж байна. Тэгвэл чанар нь харин үнэхээр чанартай төвлөрч гинүү гэвэл үгүй. Энэ чанар нь төгс болоогүй байгаа учраас бидэнд 5-р шатна хэрэгтэй. За энэ төхөөрөд бидэнд одоо 6 хүч гэдэг юм ярилцах хэрэгтэй. 6 хүч гэж байдаг. За тэдгээр нь юу юм бэ гэх юм бол эхнийх нь сонсголын хүч гэж байгаа. Тэгэхээр та одоо ингээд анхаарлаа төвлөрөлттэй, чанартай төвлөрөлттэй байлгахад танд ямар хүчнүүд энд үйлчлэх вэ гэдгийг гаргаж ирж байгаа юм л. За энэ эхнийх нь сонсголын хүч. Сонсголын хүч гэж юу юм бэ гэвэл одоо би танд ингээд сэтгэлээ анхаарлаа энд төвлөрүүл гэд хэллээ шүү дээ. Тэгэхэд та тэрийг сонсож байгаа. За би анхаарлаа энд төвлөрүүлэх юм байна. Энэ чинь таны сонсголын хүч. Энэ сонсголын ухаан биш, сонсголын хүч зүгээр сонсоод таны анхаарлыг л тэнд аваачихад хангалттай. Тэрнээс биш тэнд үргэлжлүүлэн талбайд байхад хангалтгүй байх нь шүү дээ. За ингээд таны анхаарлын объект дээр барьж хахад үйлчилдэг ийм 6 хүч байдаг гэж үзвэл хамгийн ихнийх нь сонсголын хүч. Энэ сонсголын хүч бол таны анхаарлыг объект дээр тавих л үүрэгтэй. Тэгэхдээ тэрийг үргэлжлүүлэн тэнд нь бариад авах чадал байдаг байх нь шүү дээ. Өөрөөр хэлбэл энэ сонсголын хүч 1-р шатанд л үйлчилнэ. Тэгэхээр одоо танд 2-р шатанд ямар хүч үйлчлэх вэ гэвэл задлан шинжлэх хүч. За энэ бол одоо зүгээр сонсохын төдий биш. Одоо тэрийг боловсруулах нь шүү дээ. Бодно гэсэн үг. Бодлын хүч. Сонсдог сэтгэлээс гадна одоо таны боддог сэтгэл чинь үйлчилж эхэлнэ гэсэн үг. За энэ хүч яг 2-р үе шаттай давхцдаг байна. Энэ таны энэ боддог хүч, бодлын хүч чинь одоо тэр анхаарлыг тэр төвлөрлийн объектн дээр үргэлжлүүлэн барихад танд тусалдаг байх юм. Би энэ харч чулуун дээр ингээд би энэ үргэлжлүүлэн төвлөрөөд байх ёстой шүү гэсэн тэр боддог сэтгэл маань бидний сонсдог сэтгэлээс арай илүү хүчтэй байдаг байх юм. За тэгвэл одоо дараачийн шатанд 3-4-р шатанд хүрэхэд бидэнд энэ бодлын хүч мөн хангалтгүй. Одоо бидэнд дурдл хэрэгтэй. Дурдлын хүч. Дурдлын хүч нь 3-4-р шаттай давхцаж идэг байна. Тэр дахин талбих, нөхөн талбих, засан талбих 3-р шат. За тэгээ ойрхон талбих гэдэг 4-р шат. Энэ хоёрт бид яаж хүрдэг юм бэ гэвэл дурдлын хүчээр хүрдэг байна. Одоо энэ сонсголын хүч болон бодлын хүч хангалтгүй байна. Одоо танд дурдлын хүч хэрэгтэй гэдэг шүү дээ. Энэ бүхнийг яагаад ийм ойлгоход ийм бэрх санагдж байгаа вэ гэвэл энийг ерөөсө сонсоод уншаад ингээд бол бид бүрэн ойлгохгүй. Энийг бид яг хийж л үзэх хэрэгтэй. Яг хийж байж тодорхой зүйлийг мэдэрч байж тэгжиж биднээс энийг бүрэн ойлгоно. Та яг энийг ингэж ярьж байхдаа яг энэ үедээ бясалгаад
Тэгээд яг төвлөрөөд яг тэр төвлөрлийн объекта алдаад яг үргэлжлүүлэн төвлөрөөд буцааж авчирч дахин талбаад дахин нөхөн талбаад засан талбаад ингээд ойрхон талбаад ингэж вэжиж эн чин энэ юм байна шүү дээ. Энд ийм юм хэрэгтэй. Та тэрийг тодорхой хэмжээгээр мэдэрчиж ойлгоно гэдэг шүү дээ. Зүгээр ингээд ярих эсвэл номноос уншаад та тэрийг бүрэн ойлгохгүй. Өөр үгээр хэлэх юм бол мэдлэг олсноор энэнд суралцахгүй. Та одоо туршлагаараа биеэрээ мэдэрчиж энийг ойлгоно гэж. За ингээд 4-р шатанд хүрчлээ. 4-р шатанд хүрэхэд яах юм бэ гэвэл та одоо тэр объектыг анхаарлаа тэр объектноос хизээч алдахгүй. Тийм төвшөнд хүрнэ. Тийм төвшөнд хүрчиж та 4-р төвшөнд хүрсэн байна гэж үзэх нь шүү дээ. За ингээд одоо би объектыг алдхаа болчлоо. Би одоо ингээд яг төвлөрөд ерөөс алдахгүй шүү дээ. Тэгвэл надад яагаад 5 6 7 8 9 тэдгээр шатнууд ямар хэрэгтэй юм бэ гэж та асуув шүү дээ. Одоо ингээд төвлөрөө дуусчих байгаа юм биш үү гэж та хэлэх гээд байгаа шүү. Үгүй ээ тэгвэл одоо та таны төвлөрлийн чанар сайн биш байна. Одоо тэр нэгэн үзүүрт төвлөрөл гэдэгт хүрэх хүртэл чинь таны төвлөрлийн чанарыг сайжруулах шаардлагатай байгаа. Тийм учраас 5 6 дугаар үе шатанд бидэнд одоо энэ анхаарлын чанарыг сайжруулна. За ингээд 5 6 дугаар шатанд одоо би чанараа сайжруулчлаа. Тэгвэл 7 8 дугаар шатанд юу хэрэгтэй юм бэ гэж таасан шүү дээ. Тэгэх юм бол 5 6 дугаар шатанд таны анхаарлын чанар сайжирсан. Тэгтээ эн чинь шамдалтай байсан. Одоо 7 8 дугаар шатанд та шамдалгүйгээр шамдлаа орхих тийм хүч танд хэрэгтэй. Ингээд 9 дугаар шатанд хүрэхэд та ямар шамдалгүйгээр төвлөрдөг болсон байна. За ингээд та ямар төвшөнд хүрэх вэ гэхээр та төвлөрөлттэй, тэгээд тэр чин чанартай, тэгээд тэр чин шамдалгүй. Ийм 3 чанарыг та эзэмшнэ. Энэ 3 чанар танд бүрдсэн байх юм бол одоо таны сэтгэл таныг сонсч эхэлнэ. За одоо ингээд таны сэтгэл таныг сонсоод хэр удаан энэ одоо цагтаа байх ёстой вэ гэхээр 3-аас 4 цаг. Тэр үед та сэтгэлдээ энд ирээд энд ингээд нам суу гэхэд окей гэд ирээд яг тэнд нам суудаг бол. 4 цаг суун шүү гэхэд окей гэд яг 4 цаг суудаг бол. За энийг бид сэтгэлээ номхруулчлаа гэж. Та сэтгэлдээ тэр үед 4 цаг ингээд бяслага гэхэд танд ямар ч асуулт тавихгүйгээр, танд ямар ч сорилт үзүүлэхгүйгээр, юу ч бодохгүйгээр тэнд тэгээд яс төвлөрөн суунаа гэж л бодох хэрэгтэй. Одоо тэгээд яах вэ? Одоо ингэ болчлаа. Одоо яах вэ? Одоо та сэтгэлээсээ ёстой юу дуртайгаа асууж болно шүү дээ. Одоо ингэ та юу асуух юм бэ гэхээр сэтгэл чи одоо аз жаргалтай биш үү гэл хэлэхэд тэр шууд аз жаргалтай болно. Юунд ч бити санаа зовоо гэх юм бол тэр юунд ч санаа зовхгүй болно. Эсвэл одоо тэрийг бод, энийг сэтг гэхэд тэр яг гүйцэтгэн. Одоо болно, одоо унт гэхэд шууд унтна. Өглөө эрт босно шүү. Өглөө эрт босоод лужон цаалуун хийшүү гэх юм бол тэр шууд сэрнэ. Босно. Үндсэндээ таны хэлсэн юм болгонд, тушаасан болгонд тэги за гэж хариулдаг болно гэсэн үг. За ёстой энүүн шиг сайхан юм хаана байна тий. За ингээд бидэнд 6 хүч байдгаа гэд тэрний эхний 3-ыг бид яриад орхисон байгаа.
За энэс гадна үүний дараа бидэнд анхаарлын 4 төлөв гэж байгаа. Ухамсарын 4 төрөл гэх юм уу? Анхаарал төвлөрлийн 4 төлөв гэж байгаа. За үүний хамгийн ихнийх нь нарийн төвлөрөлтөй анхаарлын төлөв гэж нэрлэдэг. За тэгэхээр энэ 4 төлөвийн анхаарлын 4 төлөв биш. Энэ 4 төлөвийн 1 6 хүчний 1 гэсэн ийм 2 зүйл танд шаардлагатай. За тэгэхээр энэ 1-р үе шатанд сонсголын хүч үйлчилсэн. За энэ төлөвт анхаарлын ямар төлөв байх вэ гэвэл энэ нарийн төвлөрөлтөй анхаарлын төлөв энд одоо ингэ давхцаж яадаг байна. За 2-р шатанд бидэнд бодлын хүч үйлчилж явах үед мөн энэ 4 төлөвийн 1-р нь буюу нарийн төвлөрөлтөй анхаарлын төлөв тэнд мөн давхцаж яадаг байна. Тэгэхээр энэ 4 төлөвийн 1-р нь 1-2-р шатанд үйлчилдэг гэсэн үг. За ингээд цаашаа явах юм бол 3-4-р шатанд бидэнд дурдлын хүчнээс 1 хүч хэрэгтэй гэсэн тэр нь дурдлын хүч байсан шүү дээ. Тэгвэл энэ анхаарал төвлөрлийн төлөвөөс одоо сатаарлгүй анхаарлын төлөв гэдэг энэ анхаарлын төлөв 3-аас 7-р шат хүртэл үйлчилдэг байна. За ингээд энэ талаар бид дараагийн хичээл дээр үргэлжлүүлж ярина. Одоо сүүлчийн 10 минутанд нэг 2-р шатыг дадуулах ийм бяцхан бясалгал хийгээд үзье. За хоёр алгаа хооронд нүрээд дулаацуулж агаад өөртөө массаж хийн. Гүнзгий амьсгал авлаа. Гүнзгий амьсгал гаргалаа. Дахиад гүнзгий амьсгал авлаа. Амьсгал гаргалаа. Амьсгал авлаа. Амьсгал гаргалаа. За сүүлчүүдээ гүнзгий амьсгал авлаа. Амьсгалаа барьлаа. Хамаг биеэс ихсрээд толгой нүрээс ихсрээд мөрөө ихсрээд амьсгал гаргалаа. За бяцлаглалын судлаа эзлээд нуруу ихц мөр сулхан. Өөрийн сэтгэлийг мэдэр. Энэ галзуу заан мэд сэтгэлийг мэдэр. Энэ амралтгүй галзуурсан мэт эргэлдэх сэтгэлийг мэдэр. Одоо сэтгэлээ өмнөө байгаа хар чулуун дээр эсвэл өөрийн бие дээр эсвэл амьсгал дээр нь төвлөрүүл. Анхаарлаа нь тэнд аваачаа тогтоо. Таны анхаарал таны амьсгал дээр эсвэл таны бие махбод эсвэл хар чулуун дээр тогтсон байна. Бяцлаглалын объект дээр сэтгэлэн тогтоо. Сэтгэлэн тогтооход энэ сэтгэлэн тогтоо гэсэн
Сонсголын хүч мөн нарийн төвлөрөлтөй анхаарлын төлөв хэрэгтэй. Анхаарлаа нарийн төвлөрүүлэх хэрэгтэй гэсэн үг. Маш баттай, тогтвортой төвлөрнө. Танд сонсголын хүч үйлчлэн тэгээд маш баттай нарийн төвлөрөл хэрэгтэй. Анхаарлаа объектээр тогтоох төдий бас үргэлжлүүлэн тайлбах хэрэгтэй. Үргэлжлүүлэн тайлбах. Бөөрөнхийн харж чулуу. Анхаарлаа бөөрөнхийн харж чулуун дээр үргэлжлүүлэн тогтоо. Үүний тулд танд бодлын хүч мөн түнчлэн нарийн төвлөрөлтөй анхаарлын төлөв хэрэгтэй. Нөхөн тайлбах шатанд танд дурдлын хүч мөн сатааралтай анхаарлын төлөв хэрэгтэй. Сатааралтай анхаарлын төлөв. Анхаарлаа объект дээр дахин тайлбна. Засан тайлбахч гэдэг. Нөхөн тайлбахч гэдэг. Үүний тулд дурдл болон сатааралтай анхаарлын төлөв хэрэгтэй. Одоо дараагийн шат ойрхон тайлбах. Ойрхон тайлбах шатанд танд дурдлын хүч болон анхаарал төвлөрлийн 4 төлөвийн 2 дугаарх болох сатааралтай анхаарал төвлөрөл хэрэгтэй. Сатааралтай анхаарлын төлөв хэрэгтэй. Дурдлын хүч болон сатааралтай анхаарлын төлөв. Энэ шатанд хэрэгтэй. Маш баттайгаар эргэн тайлбах. Ойрхон тайлбах. Энэ бүхэн хэтэрхий мэт санагдвал анхаарлын объект дээр зүгээр л төвлөрөх. Бөөрөнхийн харж чулуу. Тэгээд бас үргэлжлүүлэн төвлөрөх. Хэрвээ алдчих юм бол
дахин буцааж авчираад төвлөрөх. Алдсан даруйда буцааж авчираад дахин талбина. Эргэн талбина. Нөхөн талбина. Тэгээ дараагийн шат ойрхон талбах. Дахин талбсаар та ойрхон талбах төвшөнд хүрнэ. Ойрхон талбах төвшөнд хүрэхэд та төвлөрлийн харш чулууг дахиад хизээч алдахгүй. Таны анхаарал өөрөг илж тэнд байна. Бөөрөнхий харш чулуу. Буцаан талбах үйлдэлийг давтан хийн. Буцаан талбах үйлдэлийг давтан хийснээр та анхаарлаа хизээч алдахааргүй болно. Миний танд өгж байгаа зөвлөгөөг зөвхөн сонсох төдий биш. Яг мэдрэхийг хичээ. Яг биеэрэн мэдэр. Анхаарлаа талбах. Өргөлжлүүлэн талбах. Нөхөн талбах. Ойрхон талбах. За манай хичээлийн цаг энэ хүрээд төгсөж байгаа учраас дараагийн хичээл дээр бид онол дадлага хоёулангийн үргэлжлүүлнэ. Бид голдуу бясалгал хийнэ гэж бодох хэрэгтэй. Тэгээд бөөрөнхий харш чулуу бясалгалын объектоо бэлтгэсэн байгаарай. За та бүхэнд баярлалаа. Дараагийн хичээл дээр эргэн золгоцгоё.